За молекул физикийн лабораторийн сэдвээр ажилладаг хэлсэн. За энэ ажил нь металлын дулаан дамжуулалтын коэффициентийг тодорхойлох ажил байна. За орчны температурууд зөрүүтэй үед бол температур их хэсгээс температур багтаа эсвэл дулаан зөрүүтэй гэдгийг мэднэ. За бид нар энэ зөвж байгаа дулааны чадлын төвийг бичсэн байна. За энэ чадал маань температурын градиент буюу тухайн цэгүүдийн температурын зөрөө бас дулаан дамжих талбай. За тэгээд энэ бодисын шинжлэхээс хамаарна. Өөрөөр хэлбэл бодисын шинж чанар буюу дулаан дамжуулалтын коэффициент. За хасах тэмдэгвэл температурын градиент бууж байгаа буюу одоо бага температуртай талуу дулаан амарснаа гэсэн утгатай байна. За ерөнхийдөө бол орчны температур бол координат ба хугацааны функц байгаа. За өөрөөр хэлбэл тухайн цэг дээр тухайн одоо хугацаанд температур ямар байна гэсэн функц байна. За энэ тэгштгэл бол дулаан дамжуулалтын ерөнхий тэгштгэл байна. За энэ тухайн уламжлалтай 2-р иргэний одоо тэгштгэл байна. За эндээс харж явах бол энд бол зөвхөн хугацаанаас хамаарсан график байна. Уламжил авсан байна. За тэнцвэртэй үед юу гэсэн үг вэ гэхээр тэнцвэртэй үе гэдэг нь тухайн хэсэгдэр температур нь одоо байнгын тогтмол байна гэсэн. Өөрөөр хэлбэл одоо хугацаагаар авсан уламжил бол тэгтээ тэнцэн температур хугацаас хамаарахгүй тогтдог тэнцвэр авч байгаа. За эндээс өөрөөр хэлбэл энэ гишүүн тэг болчих чинь. За энэ гишүүн тэг болно гэдэг чинь энэ гишүүн бас тэг байх хэрэгтэй. За энэ бол 2-р хэмжээ уламжил гэдэг. Тэгэхээр 2-р хэмжээ уламжил тэг байна гэдэг нь 1-р хэмжээ уламжил нь тогтмол тоо байна гэсэн үг. За энэ 1-р хэмжээ уламжил тогтмол тоо маань энэ тэгшдгээс харахад одоо чадлыг талбайд баасантай тэнцүү байна. За энэ dx бол градиент байна. За энийг бид нар ямар нэгэн k гэдэг тоогоор оруулчих юм бол эндээс бид нар лямбдаг ингэж олж байна. За чадал талбай за энэ температурын градиент дасвар бид нар лямбдаг олж болох нэ. За одоо ажил хэрэглэгдэх багцуудтай танилцъя. За энд бол чадлын үсгүүр байна, хөл үсгүүр байна. За энд бол дулаан дамжуулах одоо металл маань байж байгаа. За бидний тохиолдолд зэсийг авсан байгаа. За энд температур хэмжих термометр байна. За температурыг хэмжихийн тулд бол энэ одоо метрдэг юм зүйтэй байна. За тэгээ энэ температурыг хэмжих 13 юм нөх байгаа. За бид нар тэгээд энэ эдгээр ээлжээр ингэж тавьж температурыг хэмжинэ. За ингээд ингэж дарсан тохиолдолд температурыг заагаа явуулчихна. За дамжуулагчийн нэг үзүүрт бол мөстэй ус байгаа. Өөрөөр хэлбэл энд бол ойролцоогоор гэсэн. За энэ талд бол халааж байгаа учраас эндхийн температур өндөр байна. Тийм учраас энэ дамжуулагчийн уртад бол температурын зөрөө гарна. За энэ зөрөөнөөс болж ус бол хална. За одоо энд бол хэмжлэлтийн өсөлт харагдчихэв. За эхний юмнууд дээр бол энэ температур хэмжих цэгүүдийн маань тоо байна. Энд бол түрүү хэлсэн 13 цэг байгаа гэж. За энэ бол халааж байгаа үзүүрээс одоо манай цэгийн цэг хүртэлх займуудыг авсан байна. За энэ бол хэмжлэлтийн ихний акшн авсан байна. За ихний акшныг нэг хэмжиж чинь тэрнээс хойш 150 секунд, 300 секунд, тэгээ 350 секунд, хамгийн сүүлд 400 секунд өнгөрсөн дараа хэмжлэлтийг хийж болно. За хэмжлэлтийн үр дүнгуудын энд чинь 5 хэмжлэлийн үр дүнг харуулсан байна. За яагаад энийгээр мөрөлттэй гэж харагдаад байгаа юм бэ гэхээр нөгөө энд бол дулаан дамжуулалт тэнцвэр тогтоогүй байгаа. Тэгэхээр тэнцвэр тогтоогүй үед бол графт маань мөрөө гарна. Тэгэхээр бид нар хэмжилт хийж байгаа үед шууд хэмжиж чинь. Өөрөөр хэлбэл хүүхдүүд бол нөгөө температур термометрийн заалтыг зогсгох хүлээх шаардлага байхгүй юу? Одоо хэмжсэн цуглуудаа бичих зүгээр. За ингээд энэ утгуудыг харна. Дараа нь ингээд хугацаа их тусан тэнцвэр рүү орно. Өөрөөр хэлбэл тухайн цэг дээр температур тогтмолтой болж байна. За эндээс харж ирдэг 400-аас 500 секундын хавцанд бол тэнцвэрт орно. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний дараалж ирсэн 5 график маань тэнцвэртэй болоод байх тусам энэ шулуулууд төхөж
За энэ хамгийн сүүлийн хэмжил гэж үзэж болно. За одоо бид нар хамгийн сүүлийн тэнцвэртэй тогтсон графикаа ингээс харгаад авчлаа. За ингээд тэнцвэртэй үеийн график маань юм шулуун байна. За энэ шулуунаас бид нар хамгийн чухал юм бол бид нар энэ шулуунаас бид нар К процент болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл К процент маань энэ савааны уртын давах температурын градиент болно.